311-р анги. Чүфэн гарч ирлээ. Цэлийн хунтайжийн ордны цаазын тавцны гадна цуглах хүмүүс нэмэгдсээр л байв. Тэд цаазын тавцан дээр байгаа Цифениан руу ширтгэн зэрэгцээ. Урдан зогсож байгаа хоёр хүн рүү хүртэл ширтэж байв. Тэр хоёрын нэг нь дээлтэй, нөгөөх нь алтан хоёгтай байсан ба хоёулаа тэнгэрийн төвшнийх болохоор ер бусын сүрлэг харагдаж байв. Тэд бол Лингюн сургуулийн захирал Ян Янтян болон Цэлийн хунтайжийн ордны Лим Моли. Энэ хоёр бол Азурэ нутгийн хамгийн хүчирхэг хүмүүс. Энэ хоёр ингээд цуг зогсох нь өдрийн од мэт ховор үзэгдэл болохоор олон ч хүн тэднийг хараад баярлаж байлаа. Харамсалтай нь энэ хоёрын яриаг үзэгчид сонсож чадахгүй байлаа. Бид хурдан Цифенианыг алах хэрэгтэй. Хэт удах юм бол улмал их асуудал үүснэ. Гэж Лим Моли Цифениан руу санаа зовсон шинжтэй ширтлээ. Ордны захирагч, та Чүфэнийг ямар аимшигтайг мэдэхгүй байна. Тэр хүүг бид заавал алах ёстой. Тэгэхгүй бол тэр биднийг 3 жилийн дотор хангалттай давжихна. Тэр үед хэцүү байдалд орох нь бид байх болно. Гэж Ян Янтян тайлбарлав. Хэцүү байдалд орох нь чийл байх болно. Чүфэн танаа Лингюн сургууль хоёр өс хонзонтой. Гэхдээ тэр манай Цэлийн хунтайжийн ордонтой ямар ч өс хонзонгүй. Лим Моли үгээ хүүтнэр хэллээ. Түүний өмнө Ян Янтян зогсож байсан ч тэр маш бардан байсан юм. Хүчний төвшин адилхан байж болох ч байр суурийн хувьд тэр Азурэ нутгийн жинхэнэ захирагч. Ордны захирагч, тэгж хэлж болохгүй шүү. Өмнө нь Чүфэн танаа Цэлийн хунтайжийн ордон ямар ч өс хонзонгүй байсан нь үнэн. Харин ч бүр нөхөрсөг харилцаатай байсан. Гэхдээ одоо бол өнгөрснөөс өөрөө та Чүфэний хуурай ахыг цаазлах гэж байна. Түүний зан аашнаас үзвэл тэр танаа Цэлийн хунтайжийн ордноос заавал өшөөгөө авна. Манай Лингюн сургуулиас ч илүү хэрцгийгээр гэж Ян Янтян хэлв. Чи Цифенианыг ал гэж намайг тэгж их ятгаад байсанд гайхах юм алга. Чи албаар намайг өөрийнхөө хамсаатан болгожээ. Яг энэ үед Лим Моли жаахан ууралсан юм. Ордны захирагч, тэгж бодох хэрэггүй дээ. Би энийг таны төлөө хийж байна. Цифениан бол Ци овгийн ахлагч, харин та бол Лин овгийнх. Ирээдүйд тэр таны суудлыг булаахгүй гэж юу? Гэт Ян Янтян өөрийгөө өмөрөн инээмсэглэлээ. Тэгвэл чи тэр Чүфэнийг гарцаагүй ирж Цифенианыг аврахаар оролдоно гэдгийг баталж чадах юм уу? Тэр үнэхээр өхөл рүүгээ ирэхээр тэнэг гэж юу? Гэж Лим Моли эргэлзэн асуув. Миний судалснаар бол Чүфэн тийм л хүн. Гэхдээ түүнийг тэнэг гэж хэлэх хэрэггүй л болов. Тэр бол жинхэнэ бяцхан шөтгөр. Хоёулаа энд байгаа ч гэлээ анхаарлаа бууруулж болохгүй. Гэж Ян Янтян инээмсэглэн хэллээ. Эрхэмдээцээ муу зүйл боллоо. Яг энэ үед хунтайжийн ордны хамгаалагч сандран гүйж ирэв. Юу болсон юм? Гэт Лим Моли хөмсгөө зангидан асуулаа. Линчон эзэнтэн алга болчихсон байна. Бас түүний өсгсөн догшин аратан алга болчихсон байсан. Гэж хамгаалагч сандран хариулв. Муу сайн хог шаарнууд ганц хүн манад чадахгүй бол та нарыг тэнд байлгаад яадаг юм? Хамгаалагчийн үгийг сонссон Лим Молигийн царай нь маш ихээр ховраад явхаар завдлаа. Хаач гэж байна? Гэт Ян Янтян түүний замыг хаалаа. Явж чон яриг олъё. Тэр бол миний цор ганц хөө. Би түүнд муу зүйл тохиолдохыг харж чадахгүй. Гэж Лим Моли хариуллаа. Одоо явж болохгүй. Ийм үед явж болохгүй. Магадгүй Чүфэн барыг өргөтөж уулнаас нь буулгах гэж байгаа ч юм билүү? Гэж Ян Янтян хэллээ. Түүний үгийг сонссон Лим Молигийн санаа бүр чихээр зовж ууртайгаар хэллээ. Тэр тусмаа би хүүгээ хайна. Хэрвээ түүнд ямар нэгэн зүйл тохиолдсон байвал чи хариуцлагыг үүрэх юм уу? Хэрвээ Цифенианыг Чүфэн авраад нуугдж байгаад хэдэн жилийн дараа гарч ирэх үед ганц таны хүү чон ярьж биш. Танай Цэлийн хунтайжийн ордон манай Лингюн сургууль тэр чигтээ сүрнэ. Тэглээч чон яриг Чүфэн авч яваагүй байж магадгүй. Ордны захирагч, таныг байдлыг сайн тунгаан бодоорой гэж зөвлөе. Гэж Ян Янтян ярвгар царайтай санууллаа. Энэ үед Лим Моли яахаа мэдэхгүй болсон юм.
Азурын нутгийн захирагчийн хувьд тэр аль нь илүү чухал асуудал гэдгийг маш сайн мэдэж байсан юм. Эцэст нь тэр сэтгэлийн төгшүүрээ даран Чүфэнийг гарч ирэхийг чимээгүйхэн хүлээлээ. Цаг хугацаа ч удаанаар өнгөрч Чүфэн огт гарч ирсэнгүй. Байдлыг харсан Лин Моли, Ян Янтян хоёр ч сандарч эхэллээ. Тэд Чүфэнийг ирэхгүй байх вэ гэдгээс айж байсан юм. Хэрвээ түүнийг ирэх юм бол Чүфэнийг алж ирээдүйн гайг устгах гэдэгтээ 90% итгэлтэй байв. Гэхдээ Чүфэн гарч ирэхгүй бол өнөөдрөөс эхэлж тэд өдөр бүр сэтгэлийн төгшүүртэй амьдрна гэсэн үг. Байгалийн хуулиас гажсан авьяас бэлэгтэй гоц суутан хизээ ирж тэднийг алах болоо гэсэн айдастай өдөр бүрийг өнгөрөөнө. Өд дунд болчихлоо гэж нэг хүн хашгирах үед хүн бүрийн л зүрх хоолойд нь тулах шиг болов. Учир нь Цифиньяныг цаазлах цаг болсон юм. Тэнгэрийн төвшний тулааны мастрын үхэх мөч боллоо. Чүфэн гарч ирээгүй болохоор Лин Моли, Ян Янтян хоёр маш их төгшүүртэй байлаа. Учир нь Чүфэн Цифиньяныг аврах бодлоо хайснаар тэднийг өдөр бүр сэтгэлийн төгшүүртэй амьдруулна гэсэн үг. Харин Цифиньян удаанаар нүдээ анлаа. Тэр аль хэдийн ийм зүйл болохыг мэдэж байсан юм. Ядаж л тэр өөхөхдөө бусдыг өөрийн асуудалд чирсэнгүй. Гэвч болсон үнэн зүйлийг мэдээгүй үзэгчид янз бүрийн л царай гарган цаазын тавцан руу нүд цавчилгүй ширтэж байв. Тэд цавчигчийг доош унаж Цифиньяныг хоёр хэсэг болохыг хүлээж байсан юм. Ордны захирагч яг энэ үед цавчигчийг хариуцсан хүн Лин Моли руу ширтлээ. Лин Моли эхлээд Цифиньян руу ширтээд арга ядан хэллээ. Цаазал. Гэвч Лин Молиг үгээ хэлж дуусвуу үгүй юу хүйтэн туяа нисэн ирэв. Тэр туяаны хурд асар хурдтай, асар хүчтэй байсан болохоор цавчигчийг хариуцсан хамгаалагчийн толгойг цоо буудчихав. Хэмбэ? Яг энэ үед хүн бүрэл гүн цочролд орон өөрийн ирэхгүй туяа ирсэн зүг рүү харах үед залуухан хүү агаар дээр зогсож байв. Тэр залуу бол Чүфэн. Одоогийн Чүфэн агаар дээр зогсож байснаас гадна түүний Азурэ Драгон сургуулийн урт дээл нь салхинд намирч байлаа. Түүний мөрөн дээр шуудатай зүйл байсан ба түүний царайн дээр ёрын инээмсэглэл тодрон ингэж хэллээ. Өршөөгөрөө хүмүүсээ, Чүфэн миний бие хоцорчихлоо. Чүфэн, тэр үнэхээр Чүфэн байна. Тэр яаж энэ дээр зүрхэлдэг байна? Тэр яаж агаар дээр алхаад байна? Тэнгэр минь, арай Чүфэн ч бас тэнгэрийн төвшөнд орчихсон биш үсттэй. Үгүй ээ, түүний аавра яахын аргагүй Фарафаундын 3 дугаар төвшөнд байна. Дүүгүү аюунтай тулдах үедээ тийм л хүчтэй байсан. Чүфэнийг харсан хүн бүрэл уулга алдан хашгирч байв. Тэд Чүфэнийг таньдагч бай, таньдгүйч бай, бүгд л нүдэ бүлтийтэл гүн цочролд орсон юм. Чүфэн, чи энд ирдэг овоо зоригтой юм а? Миний өмнө гарч ирж зүрхэлж л байдаг. Хүмүүстэй харьцуулахад Ян Янтян маш ихээр баярлаж байлаа. Олон юм ярилгүй тэр Чүфэний хойно нисэн ирээд зугдах газаргүй болгов. Миний ах Цифиньяныг суллах юм бол би өнөөдрийн хэргийг хэсэгтээ тоохгүй өнгөрөөе. Гэж Чүфэн огтхон ч айлгүй тайвнаар хэллээ. Чүфэн, яасан том ярьж байх юм? Надтай тэгж ярих ямар их чамд байгаа юм? Гэд Лин Моли томор инээмсэглэн хэллээ. Чүфэнийг харсны дараа түүний сэтгэлийн төгшүүр арилсан юм. Энэ байна. Гэд Чүфэн хүйтнээр инээмсэглээд шууданаас нэг хүн гаргаж ирэв. Тэр хүн нь том биетэй тарган эр байсан ба нэг ч ховцсгүй нүцгэн байв. Түүний бүслэхийнээс салтааных нь хэсгийг халахалсан бэжиг унжиж байсан юм. Хамгийн чухал нь тэр бэжгийг шинэхэн цусаар битсэн байлаа. Тэр үгэн дээр би бол гаж домтон гэсэн байв. Тэгээд тэр залууг сайн харвал тэр Лин Молигийн хүү Лин Чон байсан юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 312 дугаар анги. Та нар л хүчилсэн шүү. Лин Чон нэлээд тамлуулсан болохоор үнэхээр өрөвдмөр харагдаж байв. Үс нь сексиж, хамар нь хөхөрч царай нь хавдсан байлаа.
Чүфэн түүнийг хүзүүнээс нь багалзуурдан агаар дээр өргөж байсан юм. Чонгэр! Линчоныг харсан Леммоли маш ихээр ховирч Чүфэн рүү чэжлэн хашгирлаа. Чүфэн, хурдан миний хүүг тавь. Үгүй бол би чамайг 10,000 хэсэг тасчиж хаян шүү. Ордны захирагч хэнийг сүрдүүлээд байна? Би түүнийг тавихгүй бол намайг 10,000 хэсэг болгоно. Харин тавьчих юм бол намайг мөчөлж алах биш үү? Новш минь, би чамтай нэг ч удаа уулзаж байгаагүй байтал чи намайг чамайг алах гэж оролдсон гэж цуу тарааснаас гадна намайг эрен сурвалжилж надтай холбоотой хүн бүрийг ална гэсэн биз дээ. Эцэст нь би энд гараад ирлээ. Чиний над толгой чинь зүгээр үү? Шамдал гэж зөвлөхөд олон юм донгосоод байлгүй. Сифиниан ахыг маань явуул. Үгүй бол арчаагүй хүүх чинь амьдаар нь арсын өвчин шүү. Үгээ хэлж байхдаа Чүфэн Линчоны өрөөнд байсан худахыг гаргаж ирлээ. Хүмүүсийг сүрдүүлэхэд энэ арга нь 100 хувиралт нумнаас ч илүү үр дүнтэй. Тэгээд үзээрэй. Түүнийг харсан Леммолигийн ч царай маш ихээр хувирлаа. Үзээрэй гэсэн үү? Сайн харахгүй юу? Гэвч Чүфэн түүнээс айлгүй худах нь гэрлийн хурдаар Линчоны гарыг зураад өнгөрөв. Яг энэ үед Линчон өвчнөө дийлэлгүй сүнсний орилоо чонын улаймд хашгирлаа. Чүфэн түүний 3 хурууг нь тасалчихсан болохоор аавын алган дээр бөмбөрч өссөн тэр уй гашуугаар дүүрч хүйтэн хөлсөн цовж нус нулимсантай холилдов. Чүфэн, би чамайг ална та. Тэр үзэгдлийг харсан Леммоли дэлбэртлээ уурлаж хөгшин царай нь нил ягаан болж Чүфэнийг амьдаар нь идэхийг хүссэн юм. Юу гэсэн бэ? Би сайн сонссонгүй. Гэд Чүфэн хүйтнэр инээмсэглээд ахаад цавчих үед Линчоны нэг гарынх нь үлдсэн 2 хуруу нь тасран унлаа. Энэ үед Линчон бүрч чангаар хашгиран уйлаад ингэж ориллоо. Ава, хурдан цигвайг суллахгүй бол хүүчин тамлуулж өгөх нь. Түүнийг сулл, хурдан Цифинианыг сулл. Эрдэнэ мэт ганц хүүгээ ингэж тамлагдж байгааг харсан Леммолиг энч зүрх зүсгдэг шиг болж хурдан тушаал буулгалаа. Үгүй, түүнийг суллаж болохгүй. Байдлыг харсан Ян Янтянч түргэн гэгч нь хашгирав. Би сулл гэсэн бол сулл, хурдан түүнийг сулл. Леммолич дэлбэртлээ урлаа. Түүнд хүүгээс нь илүү үнцэнтэй зөвлөж байхгүй. Мэдээж цэлийн хунтайжийн ордны хамгаалагчид Леммолигийн тушаалыг зөрчихгүй. Тэд хурдан гэгч нь Цифинианы гинжийг тайлж түүнийг буулгалаа. Цаазын тавцангаас холдоцгоо гэж Чүфэн чангаар хашгирав. Леммолич хүүгээ ахиж гэмтгэхээс айж хурдан гэгч нь хүмүүсээ аваад цаазын тавцангаас холдлоо. Бүгд цаазын тавцангаас холдсны дараа Чүфэн Линчоныг нэг гартаа бариад тавцан дээр буух үедээ Цифинианы хүч нь маш ихээр дороодсныг мэдрэв. Өнгөрсөн өдрүүдэд тэр баггүй зовсон нь элт байлаа. Одоогийн Цифинианд тулалдах өчүүхэнж тэнхээ байхгүй байсан юм. Аха, дүүн хоцорчихлоо. Гэд Чүфэн түүнийг түших үед царайнд нь өөрийгөө зэмлсэн төрх тодров. Чамайг да. Би чамайг ирнэ гэж мэдэж байсан юм аа. Гэхдээ ингээд ярилцах цаг алга. Нэгэнтэл ирсэн юм чинь намайг амьд авч явах ёстой шүү. Үгүй бол өгсөн хойнооч чамайг өршөөхгүй шүү. Цифиниан маш ихээр сулдсан байсан ч гэлээ маш ихээр баярлаж байсан юм. Учир нь тэр зөв хүндээ тусалж зөв сонголт хийсэндээ баяртай байлаа. Санаа зовлтгүй. Та сүнс болсон ч би тантай цуг байх болно. Чүфэн тайвнаар инээмсэглснийхэн дараа цугласан хүмүүс рүү хурцаар ширтээд дараагаар нь агаар дээр байсан Ян Янтян руу ширтээд чангаар хэллээ. Холд! Өнөөдөр эндээс амьд явна гэж бодсны ч хэрэггүй. Гэж Ян Янтян байрнаасаа хөдлөлгүй алах хүслээр дүүрэн хариулав. Холд гэсэн шүү. Түүнийг харсан Чүфэн Линчоны гараас бариад хойш нь даран нугаллаа. Навшин Ян Янтян хурдан зайлаач. Линчон өвдөлтөө тэсэлгүй ууртайгаар хараан хашгирав. Ян Янтян, холд! Энэ бол тушаал. Үүнтэй зэрэгцэн Леммолич гэсэн сандран Ян Янтян руу хашгирлаа.
Леммолигийн аашийг харсан Ян Тянч хэцүү байдалд орон хөмсгөө зангидав. Эцэст нь тэр үгэнд нь орохоос өөр аргагүй болон замаас нь холдлоо. Түүнийг харсан Чүфэн нэг гараараа Цифэньяныг бариад нөгөө гараараа Линчоныг барих үед хөл доор нь гэрэлт цаацарч солирын чулуу мэт алс тэртээ несэн одлоо. Зүхтмаар байна уу? Тийм чамар байхгүй шүү. Яг энэ үед Леммоли Ян Тян хоёр ч зэрэг хөдөлж Чүфэний араас нисэв. Тэнгэр минь, Чүфэн үнэхээр Цифэньяныг аварчихлаа. Энэ хөөч ёстой тэнгэр тулсан зоригтой юм аа. Бас тэр агаар дээр алхаж байгааг бодоход тэр хаант тэнгэрийн даянчийн өв залгамжийг авсан байх та. Чүфэнийг явсны дараа чимээгүй байсан цаазын талбай тэр аяараа өмнөд давтлаа. Тэнд байсан хүмүүс сая болоод өнгөрсөн зүйлээс болж гүн цочролд орцгоосон юм. 16хан настай Чүфэн гэх залуухан хүү Цэлийн хунтайжийн ордны цаазын талбараас өөрийнхөө хүчээр Цифэньяныг Цэлийн хунтайжийн ордны захирагч Леммоли Лингюн сургуулийн захирал Ян Тян хоёрын гараас аварчихлаа. Энэ бол түүхэн үйл явдал. Чүфэн зал хэргэлсэн ч гэлээ хүн болгонд байдгүй зориг сэтгэлийн тэнхээ түүнд бий. Энэ нь ч хүмүүс түүнийг жигшгийн оронд бишрэхэд хүргэсэн юм. Ялангуяа залуу үеийнхэн. Зарим нь Чүфэний үйлдэлийг хараад ингэж үзэх юмсан гэдэг мөрөөдөлтэй болж түүнийг биширч эхэлсэн юм. Хүмүүс түүний үйлдэлээс болж гүн цочролд орон шуугилдаж байхад Чүфэн амьдралын төлөө тэмцэж байлаа. Агаар дээр нисэн зугтаж байхдаа тэр Ян Тян руу хашгирлаа. Намайг дагаад байх юм бол Линчоныг ална шүү. Алаа. Ян Тян огтхон ч айсангүй. Харин ч бүр басаж эхлэв. Леммоли, түүнд холд гэж хэлэхгүй бол хүүхч нь энд аллаа шүү. Ян Тянд Линчоны ам хамаагүйг мэдээд Леммоли руу харан хэллээ. Ордны захирагч, энэ жаалын сүрдүүлгэнд давтах хэрэггүй дээ. Өнөөдөр түүнийг зугтаалгаж болохгүй. Үгүй бол ирээдүйд ганц таны хөөч биш, овогч нь тэр чигтээ сүрнэ шүү. Түүнийг харсан Ян Тянч Чүфэнд ойртохын хэрээр Леммолиг ятгаж байлаа. Тэнгэрийн төвшний энерги Чүфэнийг тарж эхэлсэн юм. Ян Тяны ятгалгыг сонссон Леммолич эргэлзэж эхлэв. Түүний хүү Нандан Эрдэнэч гэлээ Цэлийн хунтайжийн ордонтой харьцуулах үед шийдвэр гаргахад хэцүү болсон юм. Ян Тяны ятгалганд орсон Леммолиг харсан Чүфэн байдал бэсцсэнийг ухаан хөмсгөө зангидлаа. Тэгээд тэр өөрийн эрэхгүй ёрын царай гарган шийдэмгий гэгчин ширтэв. Чүфэн Линчоныг барьсан гараа өндөр төргөөд профаунд энерги ялгаруулан Ян Тян Леммоли хоёрт ингэж хэллээ. Та хоёр л намайг хүчилсэн шүү. Өнөөдөр намайг зугтаалгахгүй байсан чинь дээр шүү. Үгүй бол ирээдүйд та хоёр тэнгэрийн хязгаарт далайн ёроолд нуугдсан ч би заавал та хоёрыг алах болно. Үгээ хэлж дуусаад Чүфэн гараа атгах үед хязгааргүй профаунд энерги Линчоны бие рүү шингэж түүнийг мантуу шиг хөөлгөн томруулсаар дэлбэлж цусан манан болгож хаялаа. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.